хүргэе. За А витамин бол бидний өдөр тутам ярьдаг витамин биш. Гэхдээ энэ витамин дутагдах юм бол хамгийн түрүүнд нүд, арьс, дархлаа асуудалтай болж эхэлдэг байна. За харанхуй орчинд юм харахад хүндрэлтэй болох, арьс хураашиж ширүүсэх, ойрхон халдвар авах зэрэг шинж тэмдэг заримдаа А витамины дутагдaltaй холбоотой байдаг байна. За өнөөдрийн видеогоор А витамин гэж юу вэ? Бид ямар үүрэгтэй вэ? За дутагдвал юу болдог? За мөн ямар хүнснээс авах боломжтой талаар энгийнээр ярих болно. За А витамин бол өөхөнд уусдаг витамин юм байна. За өөрөөр хэлбэл бид тодорхой хэмжээгээр хадгалагддаг гэсэн үг юм байна. За хүн А витаминыг хоёр үндсэн их усүрээс авдаг байна. За нэгдүгээр амьтны гаралтай хүнсэнд байдаг петинол гэдэг. За энэ нь элэг, өндөг, за сүүн бүтээгдэхүүнд агуулгадаг бөгөөд бид шууд ашиглагддаг байна. За хоёрдугаар ургамлын гаралтай хүнсэнд байдаг бета-каротин. За луун, амтд төмөс, бууцай зэрэг хүнсэнд агуулгадаг бөгөөд бие махбод шаардлагатай үедээ А витамин болгон хувиргадаг байна. За А витамин нь хараа, дархлаа, арьс, за эсийн өсөлт хөгжил болон за нөхөн үржихүүн үйл ажиллагаанд оролцдог байна. За товчхондоо нүд, арьс, дархлаа гуравт хамгийн чухал витамин гэж хэлж болно. За А витамины дутагдал ихэнхдээ аажмаар үүсдэг байна. Хамгийн ихний шинж тэмдэг нь шөнийн хараа муудах юм байна. За өдөр хэвийн хардаг мөртлөө орой бүрий болохоор юм харахад хүндрэлтэй болж эхэлдэг. За учир нь А витамин нүдний торлог бүрхөвчийн гэрэл мэдрэх эсүүдийн үйл ажиллагаанд шууд оролцдог байна. За хэрвээ энэ витамин дутагдаад удаан үргэлжлэх юм бол за нүд хурааших, за нүдний гадаргуу гэмтэх, за бүр хараа алдах хүртэл эрсдэлтэй байдаг байна. За хоёр дахь нь дархлаанд их нөлөөлдөг байна. За А витамин нь дархлааны системийг зөв ажилуулахад тусалдаг байна. За дутагдсан үед бие вирус, бактерийн эсрэг хамгаалах чадвар нь сулрахтал за амьсгалын замын халдвар болон за бусад халдвар давтамжтай тохиолдож байдаг байна. За гурав дахь шинж тэмдэг нь арьс байна. За арьс хурааших, ширүүсэх, за жижиг тов руу үүсэх, за уруул хагарах зэрэг өөрчлөлт гардаг байна. За мөн хамар, уушиг, хоол босруулах замын сас бүрхөвчүүд хураашиж хамгаалах чадвар нь буурдаг байна. За А витамины дутагдал нь хүн бүрт тохиолдож болохч зарим хүмүүс илүү эрсдэлтэй байдаг байна. За үүнд жирэмсэн болон хөхүүл эхчүүд орно. За энэ үед хэрэгцээ нэмэгддэг. За мөн бага насны хүүхдүүд, за гидсний шингээлтийн асуудалтай хүмүүс, за элэгний өвчтэй хүмүүс эрсдэл өндөртэй юм байна. За өөх тос маш бага хэрэглэдэг хүмүүс ч мөн эрсдэлтэй байна. За учир нь А витамин өөхөнд уусдаг тул өөх тосгүй үед шингэлт нь мууддаг байна. За мэдээж аз болоход А витаминыг олон төрлийн хүнснээс авч болно. За хамгийн баялаг их усүр нь элэг байна. За мөн өндөг, сүү, тараг, бяслаг зэрэг хүнс сайн их усүр болдог байна. За ургамлын гаралтай хүнснээс луун, амтд төмөс, хулуу, байцаа зэрэг улбар шар болон хар ногоо өнгийн хүнснүүд бета-каротиноор баялаг байдаг байна. За өдөр бүр төрөл бүрийн ногоо, жимс, за уурхтай хүнс хэрэглэх юм бол ихэнх хүмүүс хэрэгцээгээ хоолороо хангаж чаддаг байна. За нэг чухал зүйл бий. А витамин дутагдах нь асуудал боловч хэтрүүлэх нь эрсдэлтэй байна. За учир нь энэ витамин бид хуримтлагддаг гэдгийг санах хэрэгтэй. За хэд их хэрэглэх юм бол толгой өвдөх, дотор муухаарах, арьс хурааших, үс унах, за элэг гэмтэх зэрэг асуудлууд үүсч болзошгүй юм байна. За ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд өндөр тунгаар нэмэлт тэжээл хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй гэсэн байна. За тиймээс нэмэлт тэжээл хэрэглэхээс өмнө заавал эмчтэйгээ зөвлөлдөх нь хамгийн чухал шүү. За өнөөдрийнхөө видеоны гол санааг товчхон дүгнэе. За нэгдүгээр А витамин нь нүд, арьс, дархлаанд зайлшгүй хэрэгтэй. За хоёрдугаар дутагдлын хамгийн ихний шинж тэмдэг нь шөнийн хараа муудах явдал юм байна. За гуравдугаарт луун, өндөг, элэг, сүүн бүтээгдэхүүнүүдээс за хэрэгцээгээ хангах боломжтой. За хэрв танд шөнийн хараа муудах, арьс хит хурааших, за эсвэл ойр орхон халдвар авах зэрэг шин тэмдэг илэрх юм бол эмчтэйгээ та зөвлөлтөөрөө. За хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. За дараагийнхаа видеогоороо уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.